За амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ. 1900 Mask Academy маань Филиппин дэх лайв маань үргэлжилж байна. Та бүхэнтэйгээ хэсэг хугацаанд лайваараа бас уулзж чадсан гуйлчлаарай. Өнөөдрөөс эхлээд Mask Academy маань Филиппин дэх лайв маань тасалтгүй үргэлжлээд хэвээ явах болно. За хэд хоног миний хувьд бас нэлээд хичээлтэй байлаа. За энд ирж байгаа суралцж байгаа оюутнууд маань 7 хоног ирээд 3-7 хоног 4-7 хоног тутамдаа төвшин ахих шалгалтаа өгдөг. За тэгээд өнөөдөр бас миний хувьд шалгалттай байсан учраас нэлээ завгүй 7 хоног байсан. Тэгээд өнөөдрөөс шалгалтаа амжилттай өгсөн. Лайв одоо эхлүүлж байна. За Cebu хотоос та бүхэндээ лайв хүргэж байгаа. Тэгэхээр Mask Academy маань Филиппин улсын 5 хотод байрлаж байгаа англи хэлний сургуулиуд руу та бүхнийг аль биесны эрхтэйгээр Монгол дахь төлөөлөгч нь болоод тухайн сургуулиудаас суралцах боломжийг олгодог. Тэгэхээр та бүхэн маань яг одоо лайв үзэж байгаа бол хэрэгтэй мэдээлэл асуугаарай. За өнөөдөр бас нөгөө миний ярианы хичээл болон дөрмийн хичээлийн маш шалгалт байдаг. Энэ хоёр шалгалт маань миний хувьд маш чухал шалгалт байсан учраас хэд хоног хичээлтэй нэлээд шамдаад за лайв руу бас орж чадсангүй. Мэдээж энд сурж байгаа юм чинь нэг мөнгө төлөө сурж байгаа оюутнууд маань ч гэсэн Cebu-д ирээд Филиппинд ирээд хэлнийхаа сургалтанд сууж байгаа бол хичээлээ бас давтах нь маш чухал байдаг. Тэгээд хэд хоног шалгалттай байсан учраас би лайва бас хийж чадсангүй уучлаарай. Тэгтээ та бүхэн Mask Academy Facebook пэйжийнхаа Монгол дахь манай төлөөлөгч рүү офсоос хүргэж байгаа лайвыг үзсэн баха. За Филиппин дэх Mask Academy лайв 3 дахь удаагийн лайв. За би гарчгаа оруулчихъя. Тэгэхээр магадгүй хичээлийнхаа талаарх мэдээллүүдийг бол шууд лайваар асууж олно. Энд хамгийн их суралцдаг хүмүүсийн хувьд бол бизнесийн англи хэлийг бол хүмүүс маш их сурдаг. Бизнесийн англи хэл, мэргэжлийн англи хэлийг бол маш их сурж байна. За бизнес эрхэлдэг хүмүүс ажлынхаа хажуугаар тухайн бизнесээ илүү сайн явуулахын тулд сургуулиудын бизнесийн англи хэлний ангиудыг бол нэлээд сонгодог юм байна. Бизнесийн англи хэл бол цаанаасаа хэрвээ та энэ хөтөлбөрийг сонгож байгаа бол сурах цаг нь бол цаанаасаа гаргацсан байгаа. Тэгээд та тэр цагаа сонгоод хичээлээ үзнэ. Лайв маань бол 7 хоног бүрийн 5 бим гаригуудад явна. Бим гаригтай бол магадгүй та манай анзаарсан бох Монгол дахь манай төлөөлөгч Монгол дахь төв офстойгоо миний хувьд хамтдаа лайв хийж байгаа. Нэгэн зэрэг холбогдоод лайв хийсэн. Тэгэхээр энэ 7 хоногтой бол өнөөдрөөс эхлээд лайв маань бол тасралтгүй явах болно. Хэрэгтэй мэдээлэл асууж олно. Зараа хөтөлбөр бэлчсэн юм уу гэсэн байна. За Mask Academy миний хувьд болохоор одоо Mask Academy Филиппинд төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Магадгүй та бүхэн маань Филиппинд англи хэлээ богино хугацаанд чанартай үр дүнтэй сайжруулахыг хүсвэл надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл авч болно. За би бас эндээс та бүхэндээ гарчгаа оруулна. Надтай холбогдох миний хувийн аккаунт болох Skype хаяг байгаа. Энд Skype-аар бол төлхөө холбогддог. Facebook, Instagram, Twitter байдаг хэдий ч Skype-аар бол төлхөө ажил явагддаг. Skype хамгийн хурдан за үзэж байгаа хүмүүс маань лайвыг маань бас шеэрлээд өгөөрэй. Хэд хоног лайваа явуулаагүй болохоор магадгүй Skype хаяг руу маань хувийн Facebook аккаунтаар маань маш олон хүмүүс энэ хичээлийн талаар асуудаг. Тэгэхээр тэдгээр хүмүүстэй ч сонирхсан хүмүүстэй үзүүлэх хэрэгтэй. Лайвыг маань шеэрлээд өгөөрэй.
За үний мэдээлэл асууя гэсэн комент орж ирсэн байна. Үний мэдээллийн хувьд та бүхэн маань эхлээд цагаа сонгож олно. Цагийн хувьд болохоор 4 цаг, 4 цаг, 6 цаг, 8 цаг, 10 цаг хүртэл бол цагийн сонголтууд байгаа. Магадгүй та хэдэн цаг хичээлээ өдөрт үзэх үү тэрийгээ сонгоод хөтөлбөрөө сонгож болдог. Хамгийн багадаа 7 хоногор сууж болно. За ердөө $671 та англи хэлийг чанартай, үр дүнтэй сурах боломжийг бас Сибухтын англи хэлний сургуулиуд маань олгодог байгаа. $671 та ерөөсөө англи хэлийг одоо байгаа төснөөс харцангуй үр дүнтэйгээ суралцах боломжтой шүү гэж хэлмээр байна. За $671-ийнхоо дэлгэрэнгүй мэдээллийг бас хүмүүс сонирхож байгаа хүмүүс хэрэглэгч маань надтай холбогдоод за миний Facebook аккаунт руу холбогдоод мэдээлэлээ асууж болно. Дотор байр, хоол, онгоцны бодлоос тусах үйлчилгээ, өрөө цэвэрлэгээ, хувцас угаалга. За тэгээд 7 хоног бүр 100 бүжгийн хичээлтэй. Дээрээс нь сургалтын төлбөр зэрэг бүгд ороод $671-оор за англи хэл сурах боломж энд байгаа шүү. Магадгүй энэ сургалтын хөтөлбөрийн талаар та бүхэн маань дэлгэрэнгүй асуухыг хүсвэл миний хаяг руу холбогдоорой. Skype хаяг байгаа. asianttech7@nils.ph.com гэсэн хаягаар та бүхэн надтай холбогдож байна. Магадгүй миний Facebook руу холбогдож болно шүү. За энэ суралцж байгаа оюутнууд юу хийдэг вэ гэсэн байна. Филиппин сурж байгаа оюутнуудын хувьд ерөөсөө даваагаас баасан гарагт хичээлээ үзнэ. Тэгээд хагасаа бүтэнсээ өдөр та бүхэн амралтын өдрөө чөлөөт өнгөрөөж болно. Даалгаараа илэх үү, дэлгүүр хэсэх үү, кино үзэх үү, яаж амар байна тэр бүхнээ үзэж болно. За энд бас нөгөө Филиппиний хамгийн том эрвээхэн цэцэрлэг түрээлэн байдаг юм байлээ. Дэлхийд ховор 50 гаруй төрлийн эрвээхээ за энд байдаг эрвээхэн музей байдаг. Тэр музей үзэж болно. За тэгээд тухайн Филиппиний өөрийнх нь дурсгал музейнуудыг бас үзэж болно. Аль сургууль вэ гэсэн байна. За нийт сургуультай та бүхэн маань $671-оор ерөөсөө хоолтойгоо, байртайгаа, хичээлтэйгээ бүх юм ороод $671-оор англи хэл сурах боломжтой. За тэгээд англи хэлийг бол сурах гэж байгаа хүмүүс маань ямар нэгэн анхан шатны мэдлэггүй бол яах вэ гэж санаа зовох хэрэггүй. Ерөөсөө байгаа төснөөс өргөжлүүлээд хичээлээ үздэг. Хүүхдэд дагуулад очиж болох уу гэсэн байна. Хүүхдэд дагуулад ирж болно. Тэгээд магадгүй гэр бүлээрээ ирэх гэж байгаа. Тэгээд тодорхой гэр бүлээрээ ирэхэд бага насны хүүхэдтэй бол бага насны хүүхдээ өрөөндөө аваад хамтдаа байгаад өөрөө бол хичээлээ үзэх боломж бол байдаг. Энд тэгээд Филиппин хүүхэд асрагч түрээсэлэх үү, хөслөж ажиллах уу, эсвэл тэгээд өөрөө гэрээсээ давхар хамт хүн ирээд хүүхдийг тань харах уу гэдгээс хамаараа тэрийг бол та ярилцаж болно. Орой мэндэ уулзалтаагүй утсан байх шүү. Сая хэд хоног шалгалт маань байгаад нэлээд завгүй байсан. Эндээс очихдоо хэрэглээний мөнгөө долларын данстай карт авч явах хэрэгтэй юу гэсэн байна. За доллар авч яваад, бэлэн мөнгө авч яваад ирээд энд солиулж болно. Энд бол валют арилжааны төв exchange бол харцангуй олон байдаг. Тэгээд олон улсын карттай бол картандаа мөнгөө хийгээд картаараа хүлээж болно. За юун лайв бэ гэсэн байна. Би гарчгаа оруулж амжааг байна те.
За. За англи ганцаарчсан сургалтаар хямд тарифаар сурах боломжийг за яг одоо миний би Филиппин улсаас та бүхэндээ лайваараа шууд хүргэж байна. За. Найзуудтайгаа амрангаа аялаад англи сураад ирэх боломжтой юу гэсэн байна. За англи за та аялангаа англи хэлээр сурах, сурангаа аялах боломж байгаа. За тэгэхээр ер нь бол хамгийн гол нь хэл сурах сонирхолтой хүмүүс бас Филиппин руу явах хэрэгтэй. Филиппин улс маань өөрөө бол аялал жуулчлалын маш том аялахад хамгийн тохиромжтой улсуудын нэг. Гэхдээ энд бол Азийн англи хэлгүй бүх орнууд англи хэл сурах гэж ирдэг. Тэгэхээр миний лайв ямар учиртай вэ гэвэл яг одоо би Филиппиний Себу хотоос та бүхэндээ лайваар хүргэж байгаа. Магадгүй надтай адилхан англи хэл сурах сонирхолтой. Одоо байгаа төвчнөө сайжруулах хүсэлтэй хүн байгаа бол бас энд сурахад маш боломжийн байв шүү. За нэгдүгээр хичээлийн багш нарын чанар бол маш сайн. Тухайн улс маань өөрөө англи хэлээр хоёр дахь чиглэлээ болгоцсон за улсуудын нэг. Тэгээд энд бол харьцангуй Австрали руу, Америк руу, Англи руу хэл сурахаар явахаас харьцангуй хямд зардлаар боломжийн үнээр яг орчинд нь сурах боломжтой юм а гэдгийг та бүхэндээ лайваараа танилцуулах гэсэн юм а. За хичээлийн хувьд бол даваагаас баасан гарагт хичээл шахуу ордог. Тэгээ амралтын 2 өдрөө хагасаа бүтэн сайнд бол оюутны activity арга хэмжээ бол маш их болдог. Тэрэнд та оролцоод амралтын өдрүүдээрээ далайн эргээр зугаалаад за халимтай хамт сэлээд магадгүй шарктай хамт далайн гүн сэлэх зэрэг маш олон аялал жуулчлалын activity арга хэмжээ бол байдаг. За тэгээд за Филиппиний маш олон арлууд байгаа. Тэгэхээр арлуудын хувьд бол өөр гэсэн онцлогтой. Тэгээд та амралтын өдрүүдэд бол та баялалаар бол явахд бол боломжтой. За ихэнхдээ аль улсын оюутнууд байдаг вэ гэсэн мэн. За энд бол суралцж за онгоцны буудлаас ирээд ер нь бол Казахстан оюутнууд маш их, за Солонгос оюутнууд их, Япончууд бол бүр маш их. Япон, Солонгос, Хятадууд бол энд маш их суралцаж англи хэл сурдаг. За бүр дандаа хвчлэн гэр бүлээрээ өвөө, эмээ, ач зээтэйгээ, аав ээж хүүхдүүдтэйгээ их жахтайгаа зэрэг гэр бүлээрээ ирж суралцдаг. За найзуудаараа ангиараа баг сургуулийнхан бол ангиараа ээж бол энд зуны амралтаар англи хэлээр сайжруулдаг юм байна шүү. Тэгэхээр та бүхэн ч гэсэн зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх эсвэл ийшээрээ сурах боломж байна. За заавалчгүй урт хугацаагаар сурах албагүй хамгийн багадаа 7 хоногор сурах боломж байгаа. 1-7 хоног, 2-7 хоног, 3-7 хоногор сурах боломжтой. За хичээлийн хувьд дүрм, яриа, бичих, сонсох, ойлгох гэдэг төрөл бүрийн хичээлүүд болдог. За тэгээд миний хувьд нөгөө тестийнхаа шалгалтыг өгөөд дүрмийн хичээл, ярианы хичээл, бичих хичээл, сонсох гэсэн хичээлээ одоо үзээ явж байгаа. Монгол дахь офс хаана вэ гэсэн байна. Монгол дахь офс маань Гранд Плаза, баруун дөрвөн замын Гранд Плазагийн 9 давхурт 901 тоотод байрлдаг шүү. Амралтын өдрүүдээс та бүхэн очоод манай Монгол дахь офс дээр уулзаж болно. За магадгүй онлайнаар надтай шууд холбогдохыг хүсвэл миний аккаунт руу бас холбогдоорой. agent@teg7 @nils.ph.com гэсэн хаягаар би та бүхэнтэй холбогдно. 24 цагийн турш миний хаяг онлайн нээлттэй байдаг. Хичээлээсээ босод бүх үед би холбогдоод мэдээлэл өгч болно. nils.ph.com яа. Нэг сар сурахад англи хэлийг сайжруулах гэсэн маань заяа цаа хэлэхэд хамгийн багадаа $671 та эхлээд сурж байна. $671 хоол орсон байгаа. Даваагаас баасан гаргийн тань өглөө оройн 2 хоол орчихсан, сургалтын төлбөр орчихсан, дээрээс нь дотор байрны төлбөр орсон. Дотор байрыг юу хийх вэ гэвэл
таны өрөөг цэвэрлэн таны ордны ариун цагаан хэрэглээ гуйгаана. Дээрээс нь амралтын өдөр болгон 100 ба бүжгийн хичээл өнгөө заадаг. За дээрээс нь бүрэг сургалт өнгөө ганцаарчсан сургалтаа бол та өдөр болгон 4-өөс 10 цагийн хөтөлбөр аваад явдаг. За тэгээд $671 гэж ойлгож байна. Тэгээд $671-ийнхаа дэлгэрэнгүй задаргаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг миний agent@tic7@newspage.com хаягаар ороод аваарай. Би энд одоо комментд оруулж. Skype хаягаар та надтай холбогдож болно. За Skype. За яцгаа төлбөр $671 байгаа. Тэгэхээр та энэ төлбөртөө таны дотор байр, даваагаас баасан гарах өглөө оройн 2 хоол, за тэгээд сургалтын төлбөр, ариун цагаан хэрэглэл угаалга, өрөө цэвэрлэгээ зэрэг бүгд орсон байдаг. Хэрэгтэй мэдээлэл байвал би яг коммент сэхтээ пин комментээр өгдөөчлээ. Филиппин улсын Монгол төлөөлөгч Skype agent@newspage.com гэсэн хаягаар надтай холбогдоод мэдээлэл асууж болно. Онлайн сургалтууд байдаг уу гэсэн маань онлайн сургалт байдаг. Гэхдээ хүмүүс бол ихэвчлэн онлайн сургалтаас илүү эндээ ирээд багштайгаа ганцаарчилсан хичээлээ аваад явж байна. 19-тад байлаа гэсэн байна. Тийм ээ, 19-тад байсан. Одоо Филиппин улсад ирчихсэн. Англи хэлний сургууль сурангаа ажиллая гэж явж байгаа. Даваагаас баасан гарагт би сурдаг, бас давхар ажилладаг. За энэ 7 хоногийн 3 дахь өдөр Филиппин улсын маань тусгай тогтнолын өдөр. За Филиппин улс маань Испаний колонд байж байгаа. Испаний колони байж байгаа. Дараа нь Америкийн колонд гэсэн. Тэгээд тухайн улсын маань тусгай тогтнолын өдөр одоо энэ 3 дахь өдөр буюу 6 сарын 12-ны өдөр тохион Бүхнийтийн амралтын өдөр. Бүхнийтийн амралтын өдөр ерөнхийдөө бол гудамжаар парад болдог. Дээрээс нь төрийн байгууллагууд нь бол манай Монголтай адилхан амардаг. Дээрээс нь магадгүй хувийн эвслийн компаниуд бол ажилладаг. Сургуулиуд бол амардаг. Очир автлаашид баярлалаа. Амжилт хүсье байна. Танд ч гэсэн амжилт хүсье. За хичээлтэйгээ холбоотой мэдээллүүдээ бол асуугаарай. Нэг нь ямар сургалтууд байдаг вэ гэсэн байна. За англи хэлний сургуулиудын хувьд бол ерөнхий англи хэл, бизнесийн англи хэл, мэргэжлийн англи хэл, TOEFL, TOEIC гэдэг англи хэлний сургалтууд байгаа. За тэгэхээр та бүхэн эндээс сонгоод хичээлээ үзэж болно. За хөвчлэн ер нь бол монголчууд маань за бусад орны оюутнууд бол мэргэжлийн англи хэл, бизнесийн англи хэл хоёрыг маш их сонгодог. Ерөнхийдөө ерөнхий англи хэлийг бол хөвчлэн оюутнууд дунд сургуулийн хүүхдүүд сонгоод ажиллаа хийгээд эхэлсэн. Яг одоо яг эд ажил дээр гарчихсан бизнесээ эхлүүлж яваа хүмүүс бол бизнесийн англи хэлийг төлхөө сонгодог юм байна. Бид нар юу вэ? Хамгийн гол нь бизнесээ сайн явуулахын тулд олон улсад бас хэл чухал гэдгийг мэдчихсэн. Бизнесийн англи хэлийг бол маш их сурдаг. Мэргэжлийн англи хэлийг сурж байгаа хүмүүс бол яг тухайн мэргэжлийнхаа чиглэлийн дагуу англи хэлийг төлхөө сурдаг юм байлээ. Төлбөр хэд орчим байдаг вэ гэсэн байна. За сургуулиудын хувьд болохоор тэгээд ерөнхийдөө бол TOEFL, TOEIC, IELTS бэлтгэх хөтөлбөр, дээрээс нь мэргэжлийн англи хэл, бизнесийн англи хэл, хүүхдийн англи хэл, за маш олон чиглэлийн англи хэлний сургуулиуд бол байгаа.
та ямар ч хэлээр сурах сонирхолтой байна. Тэр сонирхлынхаа дагуу хичээлээ сонгож олно. Хідээс хэдэн насны хүмүүс хамрагдаж болох вэ гэсэн байна. Ерөнхийдөө бол англи хэлийг за 3 наснаас дээш 90 нас хүртэл бол бүх хүн сурах боломжтой. Магадгүй хүүхэд бага насны хүүхдүүдэд бол нөгөө хүүхдийн junior camp гэх хөтөлбөр нь бага насны хүүхдүүдэд англи хэлийг заадаг. За манай сургуулийн хувьд бол хамгийн бага нь 5 настай хүүхэд байгаа. Тэгээ хамгийн дээд нь 85 настай. 85 настай хүн байдаг. Насны хязгаар бол байхгүй шүү. Магадгүй та би оройтчлоо, би хөгшин байна гэж бодох хэрэггүй. Энд бол насны хязгаар бол хамаагүй. Бүхэл насны хүмүүс чөлөөтэй сурдаг. Амьдрал наа чинь ямар вэ гэсэн байна. За амьдрал цаг агарын хувьд бол маш дулаахан. Филиппин улс маань өөрөө 2 улиралтай. Одоо 6-аас 11 сар хүртэл 0-т улирал буюу борооны улирал байна. Борооны улирал нь дунджаар 25-аас 30 градустай байгаа. За өртгийн хувьд бол манай Монголтай адилхан. Монголтай адилхан хоол маш хямдхан, сургалт маш хямдхан. За кино театр үзэр үйлчлэгээ маш хямдхан. Энд юу үнэтэй? Яг бол аль ч улс орнд байдаг эрүүл мэндийн үйлчилгээ гэж баг зэрэг үнэтэй. Бус нь бол хямдхан. За төлбөрийн хувьд $671 эхлээд төлбөрүүд бол байгаа. Тэгэхээр төлбөрийнхаа мэдээллийг бол би бас яг таны төлбөр одоо хэд болно гэж шууд хэлэх бол боломжгүй. Маргааш ажил дээр очиж магадгүй надтай контакт хийгээ сайн тогтоогоорой. Миний аккаунт руу бас холбогдоод хэдэн сараа сурах сонирхолтой байна. Ямар хичээл үзэх сонирхолтой байна. Дээрээс нь бас хэдэн цагийн хөтөлбөр авах сонирхолтой байна. Тэрийгэ бичих юм бол би маргааш ажил дээр очиод та бүхний мэдээллийг хараад өгч болно. За 1950 охин байна штэ. Ажлаа сольсон юм уу гэсэн байна. Ажлаа сольсон. Масктэй маань одоо англи хэл сурах сонирхолтой хүмүүсийг Филиппин улсад аль бие усны эрхтэйгээр төлөөлөгчөөр та бүхнийг Монгол дахь төлөөлөгч нь олоод сургаж байгаа, зурчилж байгаа. Тэгэхээр та бүхэн бас би бас энд өөрөө сураад, өөрөө ажиллаад явж байгаа учраас манай байгууллагад маш найдвартай. Магадгүй манай байгууллагаар үйлчлүүлээд энэ сурах сонирхолтой хүн байгаа бол надтай холбогдоод мэдээлэл асууж болно. Англи хэлний мэдлэггүй хүн шууд сурч болох уу гэсэн байна. Англи хэлний ямар ч мэдлэггүй хүн шууд сурах боломжтой. Яг тэгвэл энд ирэнгүүт төвшин тогтоох шалгалт авдаг. Төвшин тогтоох шалгалтыг бол ганц төрлөөр авахгүй эхлээд яриагаар авна. Өөрийгөө танилцуулахаас эхлээд за my name is Хавглам гэдэг өөрийгөө танилцуулахаас эхлээд төвшин тогтоох шалгалтаа яриагаар аваад за дараа нь бичгээр тестээр аваад за дээрэс нь багш өөрөө юм ярина. Тэгээ өөрөө танилцуулна, сургуулаа танилцуулна, таны Филиппин улсыг танилцуулна, таны ойлгож байгаа төвшинг бол тэрүүгээрээ тодорхойлоо. Тэгээд та 2 цагийн дараа гэхэд төвшинг тань сургууль тогтоогоод маргаашнаас ямар хичээл үзэх вэ, хэдэн цагийн хичээл үзэх вэ, таны одоо англи хэлний төвшинг тань дутагдаад байгаа юм юу вэ, ярианда таарав байна уу, бичгтээ таарав байна уу гэдгийг тогтоогоод хичээлээ маргаашнаас нь үзээд явнаа. Хүүхдэд зориулсан хөтөлбөр байгаа юу гэсэн маань. За хүүхдүүдийн хөтөлбөрийг зарим хүмүүс бас тайлбарлах хүүхдийн хөтөлбөр гэдэг маань зарим хүүхдийн хөтөлбөр бол яг хүүхдүүдийг зөвхөн зуны амралтаар нь Филиппин улсад сургаад аялангаа тодорхой хэмжээгээр англи хэлийг үзээд явах хүүхдийн хөтөлбөр байгаа. Сургуулиудын хүүхдийн хөтөлбөр гэдэг маань хүүхэд өөрийнхөө насны онцлог тохирсон хичээлээ англи хэлээр үзээд явна. Тэгээд тухайн хүүхдийг хичээлээс гадуур бас Филиппин багш хариуцаа гарч хандаад явдаг юм. Хүүхдийн хөтөлбөр гэвэл ерөнхийдөө тийм. Хүүхдийн хөтөлбөр гэхээр тусдаа бүр огт тусдаа цэцэрлэг энтер шиг бол биш. Ерөөсөө л энд юу хийх вэ? Англи хэл сурна. Хүүхдийн насны онцлог тохирсон англи хэлийг хүүхдэд эрчимтэй заана. Нэг сар 7 хоног 5 өдөр сурвал хэд болох вэ гэсэн байна. Угаасаа энд Баатаржаа Батбол энд хэлэхэд
даваагаас баасан гаригтай хичээлээ үзэн хагас амтны өдөр амарна. За тэгээд 4-7 хоног 4-7 хоног гэхээр за би цээжээрээ хэлж бас мэдгүй байна. За би бичээд авчихгүй. Бичиж аваад маргааш би танд үнийг нь хараад хэлээд өгнө. Баатарчаа Батбол өдөрт үзэх цагаа бас та бичээрэй. 1 сар 4 цаг сонгож болно, 6 цаг, 8 цаг, 10 цаг сонгож болно. 10 цаг, 8 цагийн хичээлүүд бол нэлээд өндөр шахуу хичээлүүд. Япон энд байгаа сурж байгаа гадаад оюутнууд бол ерөнхийдөө үзэх цагаа бол нэлээд өндөр сонгодог. 1 сар. За 1 сар сурах магадгүй өдөрт хэдэн цагийн хичээл үзэх вэ? Тэрийгэ бичээд явуулжвал би бас маргааш үнийг нь харах боломжтой. За Баатарчаа Батбол маань бас манай масктэй одоо лайв хийж байгаа пэйж руу маань бас дараа нь инбокс руу маань бичээрэй. Би маргааш таны үнийг харж агаад хариу бичнэ. Ажил дээр очиж агаад бодож агаад. За үн төлбөр ойролцоогоор хэдвэ гэсэн маань Мөнхбат Эрдэнэ ерөнхийдөө $671 байгаа. $671 хоол орно. Даваагаас баасан гаргийн таны даваагаас баасан гаргийн өглөө оройн 2 хоол орж байгаа. Сургалтын хөтөлбөр, дотуур байр, дотуур байрны өрөөгтэй нар байнга цэвэрлэнэ. За тэгээд орд ирнэрээ хэрэглэлийг бол угаадаг. Тэгээ эндээ бол нөгөө хувцас угаалгатай. Дээрээс нь яг оюутнуудыг бас хөгжилтэй байх үүднээс бол 100 ба бүжгийн хичээлийг өнгөө заадаг. За тэгээ хагас амтны өдөр болон гүрэн хичээлийг өнгөө заадаг. Гүрэн хичээл нь өглөө 9-өөс орой 16 хүртэл 16-аас орой 8 хүртэлгээд 4 цагаар байдаг. Тэгээ та тэр хичээл суух уу? Эсвэл гадуур аялах уу гэдэг нь тэр таны сонголт байдаг юм аа. За 6-аас 8 цаг. За маргааш хөтөлбөрийг нь хараад 1 сард гол нь юу мэдэж сурах вэ гэсэн маань эхний 7 хоногт яг анхан шатны мэдлэгтэй хүн бол эхний 7 хоногт англиар ярихыг ойлгоод хариулт үзүүлэх. Ер нь бол ойлгоно. Эхний 7 хоногт англиар юу ярьж байгааг ойлгоод тэрэндээ өөрөө товчхон хариулт өгч чаддаг болно. Yes, no, I don't know. Товчхон хариулт өгч чаддаг болно гэсэн. Тэгээ 2-7 хоног, 3-7 хоног, 4-7 хоног гэдэг 77 хоногор таны чадвар бол нэмэгдээд явна. Та онгоцны буудлын дээр буугаад тэрнээс хойш удаан англиар ярина. Төлбөр хэд болох вэ гэсэн маань Эма Агуст маань бас хэдэн цагийн хөтөлбөр авахыг хүсэж байна. Хичнээн 7 хоног сурахыг хүсэж байна. Тэр мэдээлэлээ өгчвөл би бас маргааш үнийгийнх нь мэдээллийг хараад тань руу мэдэгдэж олно. Онгоцны тийз нь хэд байд юм бэ гэсэн маань онгоцны цэцэг яг шууд үнийг нь тогтоогоод хэлэх боломж уучлаарай. Нөгөө Air Market, Airlink, Air Ticket, Buy Travel гэх нөгөө тийзинг компаниудаас та тодруулж байна. Манай Масактай бас тийзинг компаниудтай хамтран ажиллаж байгаа. Хэрвээ та бүхэн бас манай Масактай Монгол дахь офис дээр очиод илэрэнгүй мэдээллийг авч болно. За тэгээ манай төв офис дээр бол манай Масактай даатгалын компаниуд болон тийзинг компаниудтай аль биесны хэрэгтэйгээр хамтран ажилладаг учраас нэг дор та сургаалт, даатгал, тийзээ хамт шийдвэрлэх боломж байгаа шүү. Миний хувьд бол надаас та бүхэн яг тухайн Филиппин улсынхаа мэдээллийг шууд асууж болно. Филиппин улсын Сибу хотод би байна. Мас Академийн хувьд Филиппин улсын бүх англи хэлний сургуулиуд аль биесны хэрэгтэйгээр Монгол дахь төлөөлөгч байгаа зурчлана. Би өөрөө Филиппиний Сибу дээр байрлаж байна. Би 4-7 хоног сураад англи хэлтэй болох уу? Өөрөө хэлэндээ авьяастай 3 орны хэлтэй хичээнгүйлэн сурдаг хүн байна гэсэн байна. Хэл сурна гэдэг бол таны өөрийн л авьяас магадгүй та гоц авьяастай бол 4-7 хоногийн дотор та төгсрөх бах уу? Сургуулиудын хувьд яг оюутнуудыг 4-7 хоногийн дараа сарын дараа ийм болгоно гэсэн амлалт бол өгөхгүй. Сургалтын хөтөлбөр бол тухайн хүнийг за 4-7 хоногийн дотор ийм байлгана гэсэн зорилт тавьж хичээлээ заадаг болохоос оюутанд бол амлалт өгөхгүй шүү. Хэл сурна гэдэг маань тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална.
мэдээж багш хичээлээ заалаа оройн даалгавраа хийгээд явал дараагийнхаа хичээлийн үзэх илүү амар байх бол. Онгоцны тийз сая 700-аас 3 саяын хооронд. Гэхдээ энэ бол миний өөрийн бодол шүү. Яг ямар хугацаанд та нисэх гэж байна гэдгээс хамаараа тийз бол өөр байгаа. Сая 700-аас 3 саятай байгаа хамаагүй 6 сарын 15-наас 8 сарын 15-нд бол бүх орнуудын нөгөө аялал жуулчлал зуны уйлрал учраас оюутнууд хүмүүс гадагшаа их явдаг, аялдаг. Тэгэхээр нөгөө тийзний ачаал их байдаг учраас үнэтэй байж магадгүй. Эрт захиалаад сургуулийн хувьд ч гэсэн тийм оюутнуудынхаа захиалгыг бол маш их давдаг. Магадгүй энд сурахаар сонирхож байгаа хүмүүс байвал сарын өмнө захиалга өгөөрэй. Сарын өмнө магадгүй та 9 сард сурахаар сонирхож байвал одоо надаас мэдээлэл асуугаад одоо надтай холбогдоод одоо 9 сард сурах ор хоногоо бас баталгаажуулбал илүү зүгээрээ та яг өөрийнхөө сонирхсан үнээр, сонирхсан өрөөндөө, сонирхсан ороо авах боломж бол байдаг юм аа. Яг тулгачих юм бол боломжгүй. Яа гэвэл энд маш олон орны оюутнууд ирж байгаа. Нэг сар 6 цагаас суугаад хэд болох вэ? Баяр жаргал Хүрлбаатар та ч гэсэн 1 сар 6 цагаар. За яг үний мэдээлэл асуугаад эргээд надаас хариугаа авъя. Үнийхээ мэдээллийг асууя гэсэн хүмүүс миний Skype хаяг руу холбогдоорой гэж би хүсмээр байна. Яг одоо лайвын маань пин комментэн дээр байна. Skype agent tig.news.page.com гэсэн хаяг руу маань мэйл хийлгэж болно. Би үнийхээ саналыг мэйлээр илгээе. Баяр жаргал Хүрлбаатар. Өөрийгөө танилцуулж 3 сараар өдөр 6-аас 8 цаг сурахад бүх зардал багтаад хэд болох болоо. За дооч тав одоо бол нэг лайв хийх гээд бидаа сурах танхимд ирсэн байгаа. Ажилмаа сая дууссан. Тэгэхээр би бас цэжээр өгнө харж мэдэхгүй байна. Маргааш ажил дээр очоод автомат програмаар боддог. Бүх оюутнуудын үн адилхан. За манай маск тим маань нэг онцлог давуу тал бол ямар нэгэн зурчлалын хөлс авахгүйгээр шууд тухайн сургуулиудын аль биесны өөрийнх нь үндсэн үнээр та бүхнийг сургаж байгаа. Бид нар бол зурчлагч байгууллага биш, Монгол дахь төлөөлөгч байгууллага учраас зурчлалын хөлсгүйгээр та бүхнийг ийшээ явуулахад тусалж байгаа юм шүү. Тэгэхээр магадгүй сонирхсон хүн байвал маск тим маань төв офс дээр очиод мэдээлэл авч болно. Өдөр болгон ажиллаж байгаа. Амралтын өдрүүдэд өглөө 10-аас орой 16 цаг хүртэл ажил даваагаас баасан гарагтаа өглөөний 8 цагаас оройн 18 цаг хүртэл манайх байнга хүнтэй байгаа. Тэгээд магадгүй та хүсвэл яг таны ажлын цаг зардахгүй байх юм бол бидэнтэй утсаар холбогдоод цаг товлоод бид нар бас тань та бүхнийг хүлээж байх боломжтой. За ойлголоо. Өвчлөлийн эсрэг тос зарж байгаа гэсэн байна. За миний гоо сайханд анхаарсан бэлгүүтэй танд баярлалаа. Яа, за. За өөртөө хэрэгтэй мэдээлэл байвал асууж болно. За өөрийгөө танилцуул сурчил байвал болоо доо гэсэн байна. За энд өөрийгөө танилцуулахаас илүү их юм сурнаа. Насны хязгаар байхгүй шүү. Насны хязгаар 3-аас 90 хүртэлх настай хүмүүс бол сурч болно. Тэгээд яг бага насны хүүхдүүд маань бол аав ээжтэйгээ сурах боломжтой. Аав нь өөрийнхөө төвчний хичээлээ үзээд, ээж нь өөрийнхөө төвчний хичээлээ үзээд, хүүхдүүд өөрсдийнхөө насны онцлог тохиолсон хичээлээ үзнэ. Мэдээлэл яаж авах вэ гэсэн маань agent tig.news.page.com гэсэн хаягаар холбогдоод, надтай холбогдоод мэдээлэл авч болно. Гэр бүлийн хөнгөлөлт гэж байгаа юу гэсэн маань. Гэр бүлийн хөнгөлөлт гэж байхгүй. Яагаад гэвэл угаасаа гэр бүлийн хөтөлбөр өөрөө гэр бүлийнхэн зориулсан учраас гэр бүлээрээ хөнгөлөлт гэж байхгүй. Яагаад гэвэл хүүхэд тусдаа хоолтой, хүүхэд тусдаа хичээлтэй, аав тусдаа хичээлтэй, аав тусдаа багштай.
ээж тусдаа хичээлтэй, ээж тусдаа багштай учраас тусдаа гэр бүлийн хөндлөл гэж байхгүй шүү. За. Бага насны хүүхдүүдийн хувьд бол Монгол улсын маань хуулийн дагуу 18 нас хүрээгүй бол итгэмжлэг хөнгүүгээр харгалзах хөнгүүгээр хил гарах бол хориотой байдаг. Филиппин улс маань өөрөө бол яг тухайн улсын хүүхэд элчин сайдын яамнаас зөвшөөрсөн тэр хүүхдээ ганцаараа явахыг зөвшөөрсөн байх юм бол тухайн хүүхдээ ганцаараа ирэхэд нь бол Филиппин өөрөө хүлээж авдаг. Манай хувьд манай асуудал бол 18 хүрээгүй бол ганцаараа явах хоригддог учраас магадгүй эцэг эхчүүд та бүхэн маань бага насны хүүхдээ ганцаараа явуулъя гэж бодож байгаа бол бас манай хуулиар бол 18 хүрээгүй бол ганцаараа явах боломжгүй байдаг учраас та бүхэн хамт хүүхдтэйгээ хамт ирээс сурахыг сонирхоорой гэж хэлмээр байна. Хүүхэд хичээлээ үзээд аав ээж өөрийнхөө хичээлийг үзээд явна. Нэг 6 сартай хүүхдийгээ аваад явбал яах бол гэсэн байна. Тэгэхээр 6 сартай хүүхэд авч явж байгаа хүний хувьд гарах асуудал юу вэ гэвэл нэгдүгээр та хичээлээ үзэн таны хичээлээ үзэж явах хооронд таны хүүхдийг харах Филиппин насрагч шаардлагатай болно. Тэгэхээр та магадгүй Филиппин насрагч түрээс Филиппин насрагчийг өөрөө эндээс цалинжуулна гэсэн байна. Эсвэл хоёр дахь хүүхэд асрах хүнтэйгээ хамтдаа явж болно. Хүүхэд асрах хүн нь хичээл үзэхгүйгээр зөвхөн тэр хүүхдээ харна гэвэл дотор байрныхаа хоолны орны мөнгийг төлөөд хүүхд хараад байрандаа байж болдог. Хичээл суухгүйгээр. Магадгүй нөгөө манай монголчууд бол жишээ нь за би бага насны хүүхдтэй би өөрөө сурья гэхэд би ээжигээ эхчигээ муу хамт ирээд би өөрөө хичээлээ үзээд ээж маань миний хүүхдийг дотор байрандаа хамт харах боломж бол байдаг. Тэгээ ердөө хоёулаа 3 хүн бага насны хүүхдтэйгээ би хүүхд харах хүнтэйгээ байлаа гэхээр хоёр ортой өрөөнд хамтдаа ороод би бага насны хүүхдтэйгээ оронд хамт хэвтээд хоёр ортой өрөөнд орчих болно гэсэн. Бага насны хүүхдийн хувьд орны мөнгө, хоолны мөнгө гэж авахгүй. Тэр хүүхэд бол үнэгүй. Яг л хичээл үзэхгүй. Тэгээд тусдаа орохоор гэхгүй учраас үнэгүй. Харин хүүхэд асрах хүн маань байр ашиглалтын мөнгө, хоолны мөнгөө төлдөг. За тэгээд хичээлээ үзэж байгаа хүн бол хичээл болон байр, хоолны мөнгөө төлөөд явна гэсэн үг. Тэгэхгүйгээр хүүхэд асрах хөнгүүгээр ирэхийг сонирхож байгаа бол та энд ирээд Филиппин асрагч авч цалинжуулах шаардлагатай болно гэсэн. Тэрний яг зарим сургуулиудад хүүхэд асрах хүн байдаг. Тэрний нэмэлт төлбөрийг та төлнө л гэсэн үг шүү. Ажиллангаа сурч болох уу гэсэн байна. Ажиллангаа сурах боломж 120%. Яагаад гэвэл энд хүн ам бол маш их ажлын байрны олдоц баг. Цалин бол манайхаас нэг их биш, манайхтай бол адилхан. Зарим тохиолдолд манайхаас бага байдаг учраас энэ ажил хайхаар сонирхож байгаа бол тохиромж бай. Ганцхан сурахад тохиромжтой. Байр ашиглал хоолны мөнгө нь сарын хэд орчим болох вэ гэсэн байна. Хэдэн ортой өрөөнд орох уу гэдгээс хамаарат өөр байгаа. Дээрээс нь за би яг шууд үнэ хэлэх боломжгүй. Тэгэхээр нөгөө нэг үнийг бол тухайн сургууль маань яг таныг хэднээс та ирж сурах боломжтой байна. Тэр үеийн ор хоногийнхоо нөгөө сул орныхоо мэдээллийг харж агаад үнийг гаргадаг юм аа. За төлбөрийн мэдээлэл $671 эхэлж байгаа. Хамгийн багадаа $671. Тэгээд энд байр, хоол, сургалт, онгоцны буудлаас тусах үйлчилгээ, өрөө цэвэрлэгээ, цагаан арил угаах үйлчилгээ, за сургуулийн нэг activity үйлчилгээнүүд, зумба бүжгийн тэмцээн гэдэг оюутны activity тэмцээнүүд, за өнгөө Wi-Fi ордог.
Аялал зугаалах газар хэр их бол гэсэн маань аялал зугаалах газрын маш их аялах активити арга хэмжээтэй. За нөгөө аюул өргөц нөгөө гоё арлууд бол ихтэй. Зарим арал нь бол одоо нөгөө дэлхийд ганцхан байдаг сармөгчөнтэй. За эсвэл далайн халимтай хам сэлэх. За эсвэл далайн акултай хамт шумбах. За тэгээд далайн гүн рүү шумбах зэрэг маш олон активити арга хэмжээ байгаа. За хүн ам хэд гэсэн 110 сая гаруй хүн амтай. Аз жаргалтай энерgisэглэл 110 сая гаруй хүн амтай шүү. Филиппин өөрөө 110 сая гаруй хүн амтай. За хугацаа гэсэн нь. За. Хичээл сурах хугацаа бол хамгийн бага 1-7 хоногор байдаг. 1-7 хоног, 2-7 хоног. За тэгээ 1 жил, 2 жил сурч болно. Ерөнхийдөө бол 3 сараас дээш саруудыг бол уртсаар гэж боддог. 3, 4, 5, 6 сард бол хүн баг англи хэлийг бол төгс сурнаа гэж үздэг. Гэхдээ IELTS-ийн хөтөлбөр TOEFL, TOEIC бэлтгэж байгаа тусгай мэргэжлийн англи хэл, бизнесийн англи хэлний хүмүүс бол яг тэр нөгөө нэг хөтөлбөрийнхаа дагуу хугацаагаар сурна. За тэгээрээ 4-7 хоног сурахад нь би бас хүлээж. За магадгүй сурахаас сонирхож байгаа бол манай төв офс дээр очиод захиалга өгч чадна. Надтай холбогдоод миний Skype хаягтай холбогдоод захиалга өгч болно. Тэгээд энд сурахаар ээж байл надад бас тоос авчираарай. Зургаан сарын явбал төлбөр хэд болох вэ? Үнийн мэдээллийг цээжээрээ хэлэх боломжгүй. Окей, 6 сар. Магадгүй үнийн мэдээлэл асууж байгаа хэрэглэгчид маань миний Skype хаяг руу холбогдоорой. Тэгээд маргааш ажил дээрээ очиод үнийх нь мэдээллийг би хараад та бүхэн рүү илгээх болно. Мэйл хийлгэнэ. Өглөөний 8 цагаас 12 цаг хүртэл миний хичээлийн цаг байдаг. Би өдөрт 4 цагийн хичээлийг үзэж байгаа. Унших, дүрм, бичих, ярих гэсэн хичээлүүдийг үзэж байгаа. Тэгээд 12-оос 1-ийн хооронд цайны цаг маа, 1-ээс 7 цагийн хооронд ажлын цаг маа. Тэгээд та бүхэндээ би эндээс аль боломжоор 7 хоног бүрийн 1 дахь, 3 дахь хагасаа өдөр болгон лайв хийгээд хэрэгтэй мэдээллүүдтэй хариулаад явна. Монгол оюутнууд байгаа юу гэсэн байна. За маск тэмээ маань Монгол оюутнууд Монгол оюутнууд удахгүй одоо ирнэ. Аз жаргалтай энерgisэглэлийнхаа комментуудад нь бол уг нь хариулаад байгаа да. Лайв гүйцэж унш гэхээр нь эхний бас хүн ам хэд юм гэхэн 110 сая гэд хариулсан байна. Би Солонгос байгаагүй. Солонгос руу явж үзээгүй. Солонгос байгаагүй шүү. Хүнтэй андуулж байна. Арасаа. За энэ удаагийн маань лайвтай хамт байсан баярлалаа. За Skype хаяг руу маань маш олон хүмүүс холбогдож байна. Skype руу маань холбогдож байгаа хүмүүс хэдэн 7 хоногийн хугацаатай дээрээс нь хичнээн цагийн хөтөлбөр авч сурах сонирхолтой вэ гэдгээ над руу Skype хаягаар холбогдсон хүмүүс маань бүгдээрээ мэдээлэл өгөөрэй. Би та бүхэн л маргааш чингуудаа үнийн мэдээлэл явуулъя. 1-ээс 7-гийн өдөөс хойш 1 цагаас хойш бол би орой хүртэл та бүхэндээ Skype хаягаараа холбогдно. Тэгээд
8-аас 12 цаг хүртэл миний хичээлийн цаг байдаг учраас холбогдох боломжгүй байдаг юм аа, ойлгоорой. За 3 болон 6 сар 2 хүүхэд ээжтэйгээ. Ээж нь хамт сурах юм уу? 2 хүүхэд нь бага насны хүүхэд биш, хичээл сурах хүүхэдтэй бол эсвэл дөрүүлээ сурах уу? Ээж 2 хүүхэд. Гуруулаа юм. Окей, гуруулаа. Гуруулаа. За, үнийх нь мэдээллийг хүлээгээд авцаа. За, тэгэхээр магадгүй авалгаа асуух гэсэн хувийн комент бичиж байгаа хүмүүс маань өөрсдийнхөө хувийнхаа аккаунтад бичээрэй. Гоё. 8-10. Та хүүхэд насанд хүрсэн хүн хэлж байгаа. За, гэр бүлээрээ сурж байгаа хүмүүс нэг өрөөнд орох боломжтой байдаг. Тэгээд нэг өрөөнд орох боломжтой. Хэрвээ хүсвэл гэр бүлээрээ хамтдаа нэг өрөөнд орж олно. Үгүй тустай байя гэвэл эмэгтэйчүүдийнхаа өрөөнд эрэгтэйчүүд маань эрэгтэйчүүдийнхаа өрөөнд тустай одоо магадгүй 8 настай хүүхэд маань эрэгтэй хүүхэд бол яг одоо сургууль дээр бол 4 бага насны хүүхдүүд бол сурж байгаа. Тэгээд хэдэн ортой өрөөнд орох вэ гэдгийг хамаарал орчдөг. 8 настай охин бол бас адилхан. Болно. 2 хүүхэд нь сураад ээж нь сурахгүй. Тэгэхээр та байр хоолны мөнгөө төлөөд 2 хүүхдээ хараад та хичээл явахгүй, та зөвхөн дотор байранд байх юм байна. 2 хүүхэд хэдэн цагийн хөтөлбөр авах уу, хичээлээ хийгээд явна. Окей. За, энэ удаагийн лайвтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. За, хичээлийн танхимдаа би ганцаараа үлдсэн бололтой. Энэ танхимны хувьд бол 24 цагийн турш хэдийч хүссэн үедээ хичээлээ хийх боломжтой. Wi-Fi бол маш сайтай. За, оюутнууд энд би дараагийн хичээлээ хийдэг танхим байна. За, коммент лайв бол хадгалагдах учраас та бүхний комментуудыг би харах болно. Тэгээд Филиппин улсын Монгол төлөөлөгч Skype Asian Tic-Tic 7 нийс Asian Tic-Tic 7 нийс PC.com гэсэн хаягаар над руу хийгээрэй. Тэгээд үний мэдээлэлээ шууд надаас авч олно. За, баяртай сайхан амсгаарай. Дараагийн лайв 5 гарагт 19 цаг 30 минутад өргөжлөнө. 5 гарагийнхаа лайваар та бүхэндээ бас Филиппин улсын активити арга хэмжээ тухайн 5 гарагт бас энэ улсын маань тусгай тохиромжийн өдөр болох учраас том нэхэн багалгүй. За, мэдээлэл хүлээсэн баярлалаа. Дараагийн лайв хөтөлбөр баяртай. За, баяртай баха.